За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе, миний контент очих өдрийн мэндийг хүргэе. Харийн хүнтэй хийсэн ярилцлага гэдэг энэ номын талаар би хүмүүст мэдээлэл хүргэхээр шийдлээ. Энийг би 2020 оны үед энэ номын талаар сонссон, нэг контент байсан олж үзсэн. Түүнээс хойш ердөөсөө миний бодлоос энэ номын яригдж байгаа зүйлс гарахаа болчихсон. Тэгээ энэ үний юм болов худлаа юм болов үүнийг судлаж үзье гэж бодсон. Тэгээд энэ номыг захиалсан. Энэ ном болохоор монгол хэл дээр байдаггүй. Гэхдээ монгол хэл дээр үнэхээр гаргахыг би хүссэн. Энэ дээр бол мэдээж монголчууд бол сонирхох үгүй юу гэдгийг сайн бол эргэлзээтэй. Үүнийг ном гэхээсээ илүү харийн хүний өгсөн мэдүүлэг гэж ойлгож болно. Мэдүүлэг авсан 509-р бөмбөгдөгч Брупийн Матильда О'Доннелл Мэклоури. Харин мэдүүлэг өгсөн хүн нь Эйрл буюу харийн хүн. Хавтаст нууц хэрэг материал гэж ойлгож болно. 1947 оноос хойш Америкийн нэгдсэн улсын цэргийн хүчинд нууц материалууд нэрээр хадгалагдсан үлдсэн байна. Энэ материалыг өөрийн гараар шивж байсан талигаач Матильда О'Доннелл Мэклоури тэрээр өөрийгөө уушгины хорт хавдартай гэдгийг мэдэрсэн. Удахгүй тэнгэр дэвших учраас өөрийн энэ материал өөрийн ертөнцийн талаар ойлголтуудаа хүмүүст олон нийтэд ил болгохыг хүссэн байна. Түүний оронд бид өөрсдийгөө тавиад үзэх юм бол тэр удахгүй нас барах гэж байгаа гэх юм бол түүнд ямар ч хүчин, ямар ч цэргийн тагнуулын газраас айх шалтгаан байхгүй юу? Хэрв Матильдаг худлаа хийж байсан гэж бодъё. Үнэхээр тэр нас барах гэж байсан бол ямар зорилгоор, ямар ашигтай гэж тэр бидэнд худлаа хийх вүлээ? Ингээд 2007 онд Лауренс Р. Спенсер буюу ном тойрогч хүнд өгж үүнийг нийтлэл болгон нийтэд хүртээмжтэй байдлаар хүргэсэн байна. Харин Лауренс Р. хожим нь сүлд хэлэхдээ би энэ номыг хэвлэж эмэгтгсэн хүний шүү хэмээн хожим нь хэлсэн байдаг. Матильдагийн хувьд гар бичгийн машин дээр бичиж үлдээсэн их буюу оригинал хувь нь Америкийн нэгдсэн улсын нууц материалуудын санд байдаг гэж хэлжээ. Харин Лауренс Р. Спенсерт өөрийн гар бичсэн нэг хувилбарыг түүн рүү илгээсэн байдаг бөгөөд тэр нь бичгийн зас, дэвтэр гэх мэтчлэн олон зүйлсээр бичсний дараагаар түүн рүү илгээсэн байдаг. Лауренс Р. Спенсер хэлсэн. Зөвхөн Матильдагийн бичсэн гар бичмлээс бид үүнийг олж сонсоод мэдээд итгэн гэдэг бол мэдээж бэрх асуудал юм. Мэдээж тухайн үед камер байсан үгүй байсан. Тийм ч чанартай биш. Хэрвээ дүрс бичлэг байсан бол бид бас итгэж болох байлаа. Тэгтэл Америк нэгдсэн улсын засгийн газраас олон видео задарсны доор эдгээр бичлэгүүд байдаг нь үнэн бас худлаа гэдг нь мэдэгдэхгүй бөгөөд хинч энд ямар нэгэн баталгаа өгч чаддаггүй юм. Харийн хүнтэй хийсэн ярилцлага мэдээж харийн хүнтэй материалууд маш олон байдаг л да. Харийнхны талаар энд материалууд те ийм зүгээр нэг үнэн худал мэдэгдэхгүй ийм зүйлсүүд байдаг. Үүний дундаас бол 1947 онд Нью Мексико Рузвельтэд унсан хамгийн том материалууд дата бейс бол би харийн хүнтэй хийсэн ярилцлага гэж боддог. Энэ дээрээс ерөнхийдөө бол хариг аргийнхны талаар маш олон ойлголтуудыг бүрэн хэмжээнд мэдж авч чадна. Бүгдийн нэг үндсэн ойлголтод хүргэж чадах болов гэж би бодож байна. За энэ ном болохоор эхлээд ингээд харах юм бол comments about the alien interviews from readers гэдэг нь уншиж байгаа хүмүүст сэтгэлдлийг бичсэн байна л да. Тэгээд сэтгэлүүд нь юу гэж бичсэн байгаа гэхээр би зүгээр харах юм бол эндээс би бүр энэ номонд маш их талархаж байна гэж нэг хүн бичсэн байна. Йоо, миний амьдралдаа уншсан хамгийн сак ном гэж бичсэн. Миний бодож исэн бүхий зүйл бодлыг шууд ингээд задлах шиг болсон гэж байна. Бас нэг өөр хүн юу гэж бичсэн байна вэ гэхээр ямар харамсмаар юм бэ? Яагаад гэхээр бид нарыг энэ дэлхий дээр хорьсон байх шүү дээ. Тэдгээр энэ муу зүйлийг хийсэн сүнснүүдийг би үнэхээр жигшиж байна гэсэн иймэрхүү зүйл бичсэн байна. Энэ номын хамгийн гол шалтгаан нь юу вэ гэхээр энэ дэлхий бол сүнсний шорон гэж хэлсэн байгаа. Энэ дэлхий бол сүнснүүдийг хорьсон хорих газар гэж хэлсэн байгаа. Тэгэхээр харийн хүний захиас бол үүнийг маш олон хүнд хүргэж өгөөсэй гэсэн түүний хүсэлт байдаг. Тийм ч утгаараа би ч гэсэн харийнхны тухай энэ мэдээллийг та бүхэндээ хүргэж болох юм. Үүнийг үнэн бас худал гэдгийг би бол батлаж хэлж чадахгүй. Энийг үзэгчд та бүхэн маань үзээд өөрсдийн оюун ухаандаа тунгаан бодох нь чухал юм а гэж би хэлмээр байна. Тэгээд ном руу орцгоё. За номын эхний хэсгээр болохоор юуны тухай гарч байгаа гэхээр мэдээж түрүүн сэтгэлүүд гарсан байгаа. Тэгээд Матильдагийн талаар эхлээд мэдээллүүд гардаг. За Матильда юу хийдэг хүн байсан бэ гэхээр 503 дугаар отряд буюу түүний бөмбөгдөгч баг байна л да. Тэгээ яагаад Америк нэгдсэн улсын бөмбөгдөгч баг байдаг байсан бэ гэхээр шүү дээ. 45 оноос хойш тийм дэлхийн 2 дугаар дайнаас хойш ер нь орон орнууд айгүй тийм олон атомын бөмбөгийн туршилтыг хийж исэн. Тэгээ энэ тухайн үед маш том нээлт гэж хэлж болно.
За бид нэр хамгийн сүүлд кино гарсан шүү дээ тийм ээ. Нөгөө атомын бомбын талаар Оппенхаймерын тухай кино байдаг тий. Тэгэхэд тэрэн дээр гардаг шиг яг тийм л одоо тэр бодит түүхээс илүүсэн кино болохоор яг тийм туршилтуудыг асар олноор улс орнууд хийжсэн. За Америкчууд бол түүнийг хаана хийжсэн бэ гэхээр Нью Мексико, Розвелл буюу цүл газар түүнийг дэлбэлж туршилт хийжсэн. Далаа дээр туршилт хийжсэн. 1945 оны 7 дугаар сарын 16-нд хүн төрөлхтний анхны атомын бомбын туршилтыг Нью Мексико Trinity Site буюу Trinity Nuclear Test-ийг хийсэн байна. Оросын холбооны улсын Арктикт хийсэн атомын бомбын туршилтын хажууд арай бага ч гэсэн анхных гэдгээрээ нэлээд хүчтэй байсан байна. За үүний туршилт хийсний дараагаар тухайн үеийн хүмүүс бол гэрчилж яадаг радиогоор ийм харийн хүлэг Нью Мексико, Розвеллд унлаа гэдэг ийм мэдээлэл тухайн үед харж ирсэн. Roswell инцидентийн үед радиогоор яг юу зарласан тухай бодит баримт ба домог хоёр их холилдсон байдаг. Тухайн үеийн анхны албан ёсны мэдээлэл үнэхээр сонирхолтой. Анхны радиогоор мэдээ 1947 оны 7 дугаар сард тухайн үедээ радио нь их сурвалжийн мэдээллийг Roswell Army Airfield RAF-аас мэдээлэл авсан байдаг. Гэвч RAF удалгүй хэдэн цагийн дараа мэдээллээ өөрчилсөн. Хамгийн анхны мэдээлэлээр зарлахдаа бол мэдээ дамжуулъя. 7 дугаар сарын 8-ны өглөө Америк нэгдсэн улсын нийслэл хүчнийх нь нисдэг бит олж авчээ гэсэн бол 3 цагийн дараагаар тэд мэдээлэлээ өөрчилж мэдээ дамжуулъя. Тэргийнхний олж авсан уг төхөөрөмж нь цаг уурын агаарын хэмжих бөмбөлөг байжээ гэж мэдээлэлээ өөрчилсөн байна. Энэ мэдээ маш хурдан тарж тухайн үеийн радио сенсацууд болон сонингууд Flying Saucer олдлоо хэмээн зарласан байдаг. Дараа нь юу болсон бэ? Зөвхөн хэдхэн цагийн дараа Америк нэгдсэн улсын цэргийнх нь мэдэгдэл энэ өөрчлөлт хүмүүсийн эргэлзээг улам ихсгсэн юм. Яагаад бодвосон бэ? Хожим нь ил болсон баримтуудаар энэ нь нууц прожект Монголын туршилт байсан. Зөвлөлт холбоот улсын цөмийн туршилтын тагнах зорилготой байсан гэж. Гэхдээ тухайн үед энэ нь нууц байсан учраас олон нийтэд худал тайлбар өгсөн гэдэг. Тэгээ үүний талаар холбогдлолтой баримтат кинонууд маш их байдаг. Би үүнийг одоо ямар нэгэн байдлаар зохиож яриаггүй. Энийг баримтат кино эдгээр үеийг ингээ хайгаад үзэх юм бол байгаа. Одоо мэдээж 47 онд болсон үйл явдал гэхээр түүний үр хүүхдүүд нь байгаа шүү дээ. Тэгээ түүний үр хүүхдүүд нь бол хэд хэд удаа юм ярилцлага өгөөд аав маань тэр үед шериф байсан ийм зүйл харсан байдаг гэд ингээд ярьсан байдаг. Түүнийг одоо тэ шерифийн охин ярьсан байдаг. Түүнийг харсан малчид бас байдаг. Тэгээд ийм материал байсан. Тэгээд ингээ үлдэгдэл байсан. Тэр материалыг ингээд буцаад ингээд дэлгэхээр өөрөө ингээд дэлгэгдчихдэг. Тийм материал гэж байгаа. Бас мөн одоо маш хөнгөн байсан гэж байгаа. Харахад төмөр, бат бих, тэгсэн мөртлөө үрчийдгүү, урд хожид хизэж харж байгаагүй тийм хачин материал байсан гэж байгаа. Ярилцлага хийсэн Матильда O'Donnell McClory жоохон урт нэртэй би зүгээр яг McClory гэдэг нэрээр нь л явчих л да. Тэгээд харийн хүнийг Earl гэж хэлдэг. За McClory маань яасан бэ гэхээр харийн хүнтэй уулзаад мэдээлэл солилцсон байдаг. Энэ ертөнцийн талаар үүнд нэг асуулт гарч ирнэ. Яагаад совлогч Матильдата харийн хүн харилцаа холбоо тогтоож түүгээр дамжуулж хэлхийг хүссэн бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. За Америк нэгдсэн улсын цэргийн хүчнийх нь хоёр зүйлийг мэдхийг хүссэн байдаг. Нэг нь харийн технологи дэвшил, харийн хүлэг хэрхэн ажиллаж, хэрхэн нисэж байгаа талаар мэдээлэл авах. Хоёрдугаарт нь харийн хүний бие махбодын талаар ямар зарчмаар ажилладаг талаар эрүүл мэндийн совлогч, эмч нар түүн дээр судалгаа хийж байсан гэж үздэг. McClory-гийн хувьд түүнийг совлох гад ороход түүний бие махбодыг ойлгомжгүй бөгөөд хүний бие махбодоос тис ондоо бөгөөд 5 цул эрэхтэн байхгүй байсан гэж хожимд дурсан үгүүлсэн байдаг. Харийн хүн олон хүний бодлыг унссны эцэст McClory-г өөрийн орчуулагчаар сонгож авсан гэж үздэг. Эерл хэдийгээр дэлхийн хэмээх гариг дээр ирээд байцаагдж, баригдсан, хоригдсон юм шиг байдалтай биш. Харин ч эсэргээрээ тэрээр маш тайван, ийдэг зөөлөн ямар ч зүйлийг худлаа хэлээгүй, яг л амар амгалан байдалтай байгаа нь анзаарэгдэж байсан гэж хожим нь Матильда дурсан ярьсан байдаг. Матильда McClory түүнтэй анх уулзахад цаанаасаа л нэг гоё ийдэг, дулаан, сайхан мэдрэмж төрүүлсэн гэж номон дээр бичсэн байна. Тэр мэдрэмж нь яг л өөрийн хайртай нохоогоо тижих эсвэл хүүхдээр харцаараа ярихтайгаа адил тийм мэдрэмж цаанаасаа л төрүүлж байсан гэдэг.
Харин хүн түүнийг ховстоод байгаа мó эсвэл удирдах байгаа мó гэлтэй түүний хэлэх гэж байгаа үг нь түүний бодолд шууд орж ирсэн. Буюу үүнийг телепатийн харилцаа гэж үзсэн байна. Гэхдээ Матильда түүнд олон хүүхдийн гарын авлага толь бичиг өгснгийг түүнийг 7 хоногийн дотор эйрэл сурчсан байсан бөгөөд түүнтэй харилцаа холбоо хийхэд ямар ч асуудалгүй шууд англиар ярьсан гэж байгаа. Ингээд ярьсны дараагаар тэд анхны харилцаа холбоо үүссэн бөгөөд түүн дээрээс бүх мэдээллүүдээ солилцож авсан байдаг. Мэдүүлэг дээр хамгийн ихний асуусан асуулт нь та шархацсан уу гэсэн чинь үгүй гэж. Танд ямар нэгэн эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх шаардлагатай юу гэсэн чинь мөн үгүй гэсэн. Танд ямар нэгэн хоол хүнсний хэрэгцээ байна уу гэсэн чинь байхгүй гэж хариулсан. Танд ямар нэгэн эрүүл мэндтэй холбоотой ч юм уу агаар мандлын өөрчлөлттэй холбоотой шаардлагатай зүйлс байна уу? Би бол биологийн төрөл зүйл бишээ гэж хариулсан байгаа. Таны биед ямар нэгэн хар гаргийн юм уу тээвэрлэж ирсэн бактерийн ч юм уу өөр ямар нэгэн аюултай зүйл байхгүй биз гэж сансарт бактери гэж байдгүй гэж хэлсэн байгаа. Гэх мэтчлэн хариулсан байдаг. Түүний гол зорилго нь хүн төрлөختний дэлбэлж байгаа атомын бөмбөгийн туршилтыг хэмжихээр исэн зорилготой гэдгээ хэлсэн байна. Сууж явсан хөлөг нь яагаад осолдсон талаар асуухад харин хүн энэ бол санаандгүй аянган зохиосон осол байсан гэж хэлсэн байна. За харин хүн болохоор зэр зэвсгийн талаар мэдээлэл өгөхийг хүсээгүй, харин зөвхөн ертөнцийн ойлголт бидэнд хэрэгтэй тэр мэдээллүүдийг өгье гэж тэрээр санал болгосон байдаг юм аа. За эхлээд түүний асуусан асуулт байдаг л да. Жишээ нь хаанаас ирсэн бэ те? Аль гаригаас ирсэн бэ гэсэн асуулт байдаг. За Эрлийн хувьд юу гэж хариулсан бэ гэхээр би бол домен гэдэг гаригаас ирсэн гэж асуусан байдаг. За домен гэдэг гаригын талаар би юу гэж мэдээлэл авсан бэ гэхээр домен гэдэг нь миний бодлоор асар олон тийм одоо гаригуудын цугларал ганцхан гариг биш шүү. Энэ домен гэдэг нь яадаг вэхээр асар том хүчин юм байна. За энэ хүчин нь яадаг вэхээр дэлхийгээр ярих юм бол одоо би зүүрлж хэлье. Америк нэгдсэн улс гэж байна. Тэ хүний эрхийг дээдэлдэг арчилсан улс. За яг арчилсан үгүй юу сайн мэдэхгүй зүгээр та бүхэн Америк нэгдсэн улс ч тийм биш штэ гэж болох. Гэхдээ тэр чухал биш зүгээр би харьцуулж хэлье. Тэгэхээр яг үүнтэй адилхан олон ийм сүнснүүдээс бүрдсэн олон гаригуудаас бүрдсэн ийм галактикийн холбоотой төстэй гэж хэлж болно. За энэ домен холбоо яадаг вэхээр бүх ийм холбоонууд нэгдээд хүчрэх том дэлхийн цагдаа гариг бий болсон гэсэн үг. Уучлаарай, дэлхийн гинэ галактикийн цагдаа гариг гэсэн үг. Энэ нь галактик эргэн тойрон галактикт одоо болохгүй байгаа, бүтэхгүй байгаа тэр зүйлсүүдэд анхаарал хяналтай тавьж хүчрхийл хаана болж байна. Түүнийг зогсоодог тийм гаригийн одоо сүнснүүд гэж хэлж болно. Дуталгүй харин хүн дөрвөн хуруугаараа түүний бугуунаас барихад түүний бугуунаас тог зогсож байгаа юм шиг тийм мэдрэмж төржээ. Гив гинэт өөрийн биеэ гаднаас нь харсан байна. Ингээд үүнийг харсан даруйда тэрээр маш ихэд гайхаж амьдралдаа ийм зүйл үзээгүй байсан ажээ. Харин хүн түүнд хэлж одоо чи бүх зүйлийг ойлгов уу? Чи бол сүнс, би ч гэсэн сүнс. Бид бүгдээрээ мөнхөд амьдардаг. Сүнсэнд үхэл гэдэг зүйл байдгүй юм а гэж хэлсэн байна. Харин Матильда түүнд ойлголоо. Би одоо сайн ойлгож авлаа гэсэн байдаг. Харин хүн сүнсний талаар ойлголтыг өгсөн байдаг. Сүнс гэдэг нь асар удаан хэдэн тэр бомжилээр оршисон зүйл юм а. Хэдэн тэр бомжил оршихдоо ой ухаа санамжил бартагддаг болохоос түүнээс биш хэдэн 10 жил бид нэр амьдраад ой ухаа санамж арчдаг шиг ийм зүйл бол байдаггүй гинэ. Сүнс тийм мундаг чадвартай, хүчин чадалтай тийм мундаг зүйл юм. Гэтэл дэлхий дээр байгаа амьд сүнснүүд нь болохоор тийм биш, хоригдсон байдалтай байдаг гэж байгаа. За сүнснүүд ингэхдээ хэдэн тэр бомжил галактикаас галактик, гаригаас гаригийн хооронд нөхөрлөлийн холбоо үүсгээд гэв үсэг болоод тогтчихсон байдаг гэж байгаа. Тэгээд сүнснүүд нь яадаг вэхээр маш олон гаригуудыг бүтээчихсэн. Тэр гаригууд дундаа өөр гаригууд дээр хүсснээ сонгоод амьдарч болдог. За ийм олон гаригууд үүдэг. Жишээ нь одоо урлагийг хөгжүүлдэг гариг ертөнц гэж байдаг. Тэн дээр нь зөвхөн урлагийг хөгжүүлдэг хүмүүс амьдардаг. Тэн дээр нь дандаа хөгжим одоо киноч гэдэг юм уу зохиолч гэдэг юм уу иймэрхүү зүйлийг хөгжүүлж яадаг гариг байдаг. Энэ уран зохиолын гаригийнх нь уран зохиолынхан уран бүтээлээ худалдаж, гоё хөгжим аяа худалдаж амьдардаг ийм гариг ертөнц байдаг. Энэ талдаа сүнснүүд нь бүр хөгжиж гисэн. За нөгөө төрлийн гаригууд нь ямар төрлийн гаригууд байдаг вэ гэхээр
зохион бүтээгч гараг. Энэ зохион бүтээгч гараг дотнор нь юу гэхээр мужаан байж болно. Техникийг зохион бүтээж болно. За техник тэр дундаа сансрын хөлгийг зохион бүтээдэг гараг үү. Сансрын хөлгийг ямар загвартай бүтээх үү, бөөрөнгийн загвартай бүтээх үү, мөн захиалагчийн хүснээр сонион хачин хэлбэртэй байх уу, гэх мэтчлэн том байх уу, жижиг байх уу гэх мэтчлэн маш олон загвараар хийдэг. Хүний ухамсараар жолоодох уу, одоо сүнсээрээ түүнийг жолоодох уу гэх мэтчлэн ийм олон загвараар бүтээдэг ийм зохион бүтээгчийн гараг байж. За мөн өөр дайн тулааны гараг гэж байдаг. Дайн тулааны гараг гэдэг нь цэргийн хүчийг бий болгодог армийн зориулттай гараг. Энэ армийн гараг дээр нь бүх сүнснүүд армийн чиглэлээр бэлтгэгдчихэд зохион байгуулалтаа, сургуультай, мөн дуулууртай, эр зоригтой болох тэр бэлтгэлүүдийг сүнсэндээ бэлтгэл хийж яадаг ийм стратегч гаригууд байдаг гэсэн үг. За гэх мэтчлэн олон төрлийн гаригууд. Энэ гаригууд дээрээс сүнснүүдийг барьж авчираад, хориод, ухамсарыг нь арчаад дэлхий дээр авчираад хольчихсон байдаг. Тийм учраас дэлхий дээр төрөл бүрийн сүнснүүд байж яадаг гэсэн үг. Нэг сүнс жишээ нь зөвхөн хөгжмийнх бол хөгжмийнх гэсэн үг биш. Тэр сүнс өөрөө олон сургуульд бид нэр дэлхий дээр байхдаа олон дамжаанд сурдаг шүү дээ, тийм ээ. Англи хэлний дамжаанд, дээр нь боксийн секцэнд явдаг ч юм уу, тийм. Үгүй бол усан сэлэлтийнхд явдаг гэдэг чинь мөн олон талаар хөгжүүлдэгтэй адилхан сүнснүүд болгон тийм олон төрлийн бас мульти төрлийн чадвартай тийм сүнснүүд байдаг гэж ойлгож болно шүү. Тэгэхээр за жишээ нь тэрийг мэдхэд амархан гэж байгаа. Жишээ нь яаж мэдэх вэ гэхээр бид нэр хин нэгнийг одоо ингээ хараад ямархуу зан төлөвтөө, ямархуу хүн байгаагаар нь одоо сүнсээр нь хараад энэ ийм төрөлтөө, ийм гариг дээр амьдарч исэн ийм сүнс байх бололцоотой гэдэг нь бид бүгдээрээ мэдж болдог. Төрөн гутлаа хөгжим бичээд, тоом математик бодоод, айгүй олон хэл сураад, хэл ойлгоод тийм гоц хүүхдүүд байдаг шүү дээ, тийм. Үгүй бол одоо бидний хамгийн сайн мэдэх зүгээр 5-6 настай мөртлөө бүр 10 хэдэн жил хийдэг мехийг бүхий мехийг зүгээр шууд сурцтай хийж штэ. Энэ бүхэн маань зүгээр л тэр сүнсэнд байгаа чадвар нь. Яагаад гэвэл тэр сүнс өөрөө дайн тулааны гаригийн сүнс. Тэр эр зоригийн сүнс. Түүний стратеги хүч нь түүнд байгаа учраас тийм сүнс дэлхий дээр төрөн гутлаа тэр сүнсэнд байгаа мэдээллүүдээ хадгалаад тэр чадвараа л хөгжүүлж байгаа гэсэн үг. Философч сүнснэр байна гэж байдаг. Философи сүнснэр нь яадаг вэхээр мөн философийн гаригаас ирсэн үг. Энэ дээр нь маш олон философийн ойлголтууд, ертөнцийн талаар ойлголтууд, гүн ухаан, харилцаа холбоо гэх мэтчлэн ухамсарын зүйлийг хөгжүүлж идэг сүнс. Та хэрвээ ямар нэгэн байдлаар таны оюун ухаан ерхий философик танилууга хандаад, философик ном уншаад байгавал та философийн гаригаас ирсэн сүнс гэсэн үг. Та дайн тулаан эсвэл цэрэг гэр бүлэрээ цэргийн гаригаас ирсэн сүнснэр байх магадaltaй. Та урлаг, дуу хөгжим, кино гэх зүйлсүүдийг сонирхдог, магадгүй гой хөгжим тоглодог бол та урлагийн гаригаас ирсэн таны сүнсний чадвар тэр л гэсэн үг. Муу чадварын сүнснүүд бас байдаг шүү. Тэр нь муу чадварын сүнснүүд нь юу гэхээр хулгайцлхий хийх, дээрэм хийх, тонол хийх, үгүй бол хүчирхийлэл үлдэх, бусдын юмыг хулгайлах гэх мэтчлэн сүнснүүд байдаг. Эдгээр сүнснүүд нь хязгаарлал гэдэг л орчинд байдаг гэсэн үг. Дэлхий дээр харамсалтай нь холилдож амьдардаг. Дэлхий дээр маш олон сүнснүүдийг авчирч, хорж үүнийг колон гариг болгосон. Тэгэхээр энэ бол маш харамсалтай. За хэн үүнийг бий болгосон бэ гэхээр нөгөө муу хүчин буюу Old Empire. Old Empire гэдэг нь муу хүчин гэсэн үг. Old Empire гэж хэн бэ? Old Empire гэдэг нь зөвхөн манай галактикт л оршин байсан бөгөөд домын хүчинд ялагдсан муу сүнснүүд юм. Эдгээр муу сүнснүүд нь рептилиан, наага, мантис гэх төрлийн бие махбодыг их тохиолдолд авдаг бөгөөд нэгэн цаг үед хүчрэх байсан боловч домын хүчинд дарагдан одоогоор ямар ч үйл ажиллагаагаа явуулаагүй нам жим байдалтай байгаа. Old Empire-ийн ялагдсан хэсэг сүнснүүд дэлхий дээр хүн болж төрсөн бөгөөд бидний дунд амьдрахтаа гаж бохир үйлдэлүүдийг одоо хүртэл хийсээр байгаа гэж үзэж байна. Хамгийн гол нь Old Empire-ийн бүлэглэлийн хүмүүс бидний эргэн тойрон мөн адил оюун ухаан санаагаа арчуулан бидэнтэй зөв энэ дэлхий дээр амьдарч байгаа гэдгийг та хизэж мартаж болохгүй. Тэгтээ бүү санаа зов. Эйрлийн хэлснээр бол дэлхийн 2 дугаар дайнд олон мянган гимгүү иргэдийг хөнөөсөн. Үүнийг харсан олон сайн сүнснүүд нэгдэж дэлхийн 2 дугаар дайныг зогсоож чадсан нь энэ нь дэлхий дээр ихэнх хувь сайн сүнснүүд байгаагийн шинж гэж Эйрл хэлсэн байдаг. Олон төрлийн гаригууд байдаг. Энэ гаригууд дээрээс сүнснүүдийг барьж авчираад, хориод, ухамсарыг нь арчаад дэлхий дээр авчираад хольчихсон байдаг. За тэгвэл дараачийн сэдв маань дайн гэдэг дугаараар үргэлжлэх болно. Тэгвэл дайн гэдэг сэдв маань яг үүнтэй яаж холбогдох вэ гэдэг талаар та бүхэндээ дараачийн дугаараар хүргэх баяртай